Миний багш номон гэрлийн танилцуулга. Сайн байцгаана уу? Намайг Мио гомбын номон гэрэл гэдэг. Би Дорнод аймгийн Цэрэгцэн сумын сургууль төгсөх хичээлд ажиллаж байгаа бөгөөд хичээлийн дээр 2 дугаар ангид баан гарч байна. Өөрийн ажилласан туршлага дээрээ тулгуурлан хүүхэд бүрийн мэдлэг, аюулс чадварыг хөгжүүлэх, тэдний ялгаатай байдлыг илрүүлэн түүнд өвсөн заах арга барил, анги хамт олныг төлөвшүүлэх, шинэлэг арга барилыг хэрэгжүүлэхээр зарим ажиллаж байна. Ажиллах хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэд байр сургалтын арга барилыг идэвхтэй нэвтрүүлж, сурагчдынхаа сурах сонирхлыг бий болгох шинэлэг санаануудыг хэрэгжүүлж байна. Ажлын хамт олонтойгоо ур чадвараа дэвшлүүлэх, хүүхэд хөгжүүлэх, сургалт хүмүүжлийн ажлаа хамтдаа зохион байгуулж, эрэх сайхан эрч хүчийг авсаар байдаг. Дорнод аймгийн хэмжээнд зохион байгуулсан унших ба бодох чадварыг хөгжүүлэх арга зүйн зөвлөгөөнд тоглоё бодъё сайн туршлага түгээн дэлгэрүүлсэн. Мөн өөрийн сайн туршлага болох Бүтний цээжчгээ Дорнод аймгийн бага боловсролын пэйж хуудасаар түгээн дэлгэрүүлэн бага боловсролын багш нарын сайн туршлага эмхтгэл орсон. Энэхүү туршлага 2025 онд Дорнод аймгийн залуу багш нартай мөн түгээн дэлгэрүүлсэн байна. Ковидын үед хичээл хугацаанд онлайнаар суралцаж даалгаврын санд 1-5 дугаар ангийн хичээлээр нийт 63 даалгавар боловсруулж даалгаврын санд оруулсан. Мөн 4 дугаар ангийн Монгол хэлний хичээлийн шалгалтын бүлэг бүрийд боловсруулж Дорнод аймгийн бага боловсролын даалгаврын санд хэвлэгдэн гарсан байгаа. Миний ажлын үнц нь жаргалтай мөч. Хичээлийг маань ойлгоод гарч байгаа сурагчдын нүдэнд асахвч нүүр нэмсэглэл гэж боддог. Эцэгтэй хамтын ажиллагаагаа зохион байгуулахдаа сурагчдыг хэрхэн хөгжүүлж байгаа арга зүй болон сургалтын талаар танил дараах чиглэлээр хамтран ажилладаг. Нэгдүгээр хамгийн дотны хүнийхээ дарга усны дугаарыг зээлсэх. Багаангийн багшийг дэмжих төслийн уралдаанд оролцогч багш нартаа амжилт хүсье.